Сайн уу, та нартай шинэхэн өглөөний мэнд хүргэе. За энэ 7 өдрийн хичээлээр бүгдээрээ нойрны тухай илүү дэлгэрэнгүй үзэж байгаа тийм. Тэгэхээр өчигдөр бүгдээрээ ер нь нойрноос хамаарат бидний сахар шингээх чадвар хүртэл муудсан байна гэдгийг мэдэж авсан бол өнөөдөр бас нэгэн чухал зүйлсийн тухай хуваалцах гэж байна. За бид нар манай сургалтанд маань эрүүл эржийн хасаж булчингийн мас нэмээд өөхнийхээ масыг багасгах байгаа. Мөн эрүүл эржийн нэмж булчингийн мас нэмж байгаа хүмүүс хамрагдсан байгаа тийм ээ. Тэгэхээр маш олон хүмүүс ингэж бодоод байдаг. Бид нэр дасгал хийж явах үед бидний биеэс гоё болоод, булчинлог болоод, галбирлог болоод булчингийн мас нэмээд идэм байх гэж боддог. Гэтэл яг үнэндээ бидний булчингийн идүүд маань энэ зурган дээр харагдаж байгаа чинь дасгал хийж явах явцад гимтэж ингэж тасарч урагдж байгаа юм шиг ерөнхийдөө бичиг орчинд юм гимтсүүд үүсэж идэг байгаа. Тийм учраас бид нар дасгал хийсний маргааш нь бүр ингэж би хүндүүр орхисон мэдэн шүү дээ маш их булчин ажилласан. Тэр маань яаж байгаа гэхээр булчин маань бид нарыг дасгал хийж явах үед гимтдэг. Хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр энэ гимтсэн булчингийн идүүд маань өөртөө хэрэгтэй уурах тий шимт хичээлийг өөртөө аваад нөхөн сэргээгдээд ингэж нөхөн сэргээгдэхдээ энэ нөхөн сэргээгдэхдээ бусад урдны байсан хэлбэрээсээ илүү томорч илүү гоё галбирлаг болж ингэж нөхөн сэргээгддэг байгаа. За тэгээд ингэж нөхөн сэргээгдэх процесс нь зөвхөн унтж байгаа үед ялангуяа гүн найранд унтж байгаа үед болдог. Тийм учраас нөгөө олимпийн тамирчдыг бэлтгэл хийлгэж явах явцад нь заавал өдрийн цагаар унтуулдаг. Яагаад вэ гэхээр булчингийнхаа нөхөн сэргээлтийг нь хурдан агуулж булчингийн мас чадамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор хийгдэг байгаа. Тэгэхээр бид нар хамгийн гоё галбирлаг болж байгаа, гуайлаг болж байгаа тэр үе маань ерөөсөө биднийг унтж явах үед явдаг гэсэн үг. Тэгэхээр та илүү гоё болгож байгаа бол хамгийн чухал нь дасгалаас гадна заавал тэрнтэйгээ адилхан хэмжээний сайн чанарын нойр авах нь бидний эрүүл мэндэд болоод гоо сайханд маш чухал нөлөөлдөг гэсэн үг. За тэгээ бас нэг сонирхолтой зүйлсийг та нарт хуваалцъя. За бидний тунгалгийн зангилаа гэж байдаг тийм ээ. За тунгалгийн зангилаа гэдэг маань юу вэ гэхээр бидний бие ерөнхийдөө ийм бүтэн биеийг хамарсан ийм дөрвөн систем ажилдаг гэж үздэг. За эхнийх нь болохоор мэдээж зүрх судасны систем тий. Зүрхээр дамжаад судасаар цус урсаад бүтэн биеийг тойрж байгаа. За дараагийнх нь болохоор арга ясны систем. За дараагийнх нь болохоор булчингийн систем. За хамгийн төгсгөл нь болохоор энэ тунгалгийн судал. За та нар маань ингээд ойртолдод харах юм бол бидний судсыг яг ингэж дагаж байрсан тунгалгийн систем байдаг. Энэ маань яадаг вэ гэхээр бидний цуснд хэрэглэгдээд шимт хичээл болоод болоогүй нь болохоор ингээд биенээсээ буцаад гадагшлах ёстой тий хэрэглэгдээгүй эсвэл биед маань хэрэггүй зүйлс маань. За тухайн зүйлсийг энэ тунгалгийн судал маань өөрөөрөө дамжуулаад биенээс гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг. Нэг ёсондоо бидний биеийн бохирлыг цэвэрлэдэг хамгийн том систем гэсэн үг. За энэ тунгалгийн систем нь ер нь бол ингээд сайн ажиллах юм бол бидний бие ямар ч бохирдолгүй байна гэсэн үг. Тунгалгийн систем нь ихэвчлэн ер нь бол ийм өсөрсөн дэлхийн хатуу хөгшнөөс эсрэг ийм хийсэн хөдөлгөөнүүд илүү идэвхждэг байгаа. За тэгээ энэ зургийг та нар минь харах юм бол ингээд томруулаад харах юм бол бидний тархинд энэ тунгалгийн системийн ногооноор харуулж байна. За энэ суганд хамгийн их байдаг. Арцганд хамгийн ийм том зангилаанууд байдаг. За ингээ ойртуулаад харах юм бол бидний тунгалгийн систем толгойд байдаггүй. Яагаад вэ гэхээр хүн гэдэг чинь нөгөө нэг оюун ухаанд бидний тархи бусад амьтныг бодвол илүү том хэмжээтэй байдаг учраас тархиндаа маш их зай эзэлдэг. Тийм учраас бидний тархи руу тунгалгийн судал энэ судал маань орох тийм зай байдаггүй. Тэгэнгүүт бидний нийт иддэг хоолны ялангуяа бүр нийт тосны дийлэнхийг нь 70%-ийг нь жишээ нь тархи дангаараа хэрэгжилж байгаа. Тэгэхээр мэдээж тэрнтэйгээ адилхан ялгадаас бохирдол гарна. Тэгэхээр тархи маань яаж өөрийгөө цэвэрлэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр та нар маань ингээд ойртуулаад харах юм бол энэ тархины судснууд бидний тархины судас ингэж харагддаг гэсэн үг. Гэтэл хамгийн гайхамшигтай нь юу болдог вэ гэхээр бид нэр тархиндаа тунгалгийн судал байхгүй ч гэсэн бидний тархи CSF буюу тархины нугасны шингэн
ялгаруулж одоо энэ ногоон өнгийн зургийг харуулсан тийм ээ. Өөрийнхөө тархины судснуудыг цэвэрлэдэг байна. За хамгийн гайхалтай нь юу вэ гэхээр энэ цэвэрлэгээ маань зөвхөн бидний гүн нойрондоо унтчих үед явагддаг. Тэгэхээр бидний сэрүүн байхад энэ CSF тархины нугасны шингэн маань ялгарах боломжгүй зөвхөн гүн нойрондоо унтчихад цэвэрлэгддэг. Тийм учраас бид нар өглөө ингээс ирэхээр бүх юм ингээд сэргийг тарих үрс сэргийг байдаг маань тарих маань шүн биднээс хамааралгүйгээр өөрийгөө цэвэрлждэг гэсэн үг. Гайхалтайгаас тэгэхээр нойр гэдэг бол ерөөсөө бидний хувьд энэ тархийг сэргээхээс гадна бүхэл бүтэн биеийг тэр чигтэн залууж уу сэргээж нөхөн сэргээж идэг хамгийн чухал үе байгаа даа. Зүгээр ч нэг бид нар унтдаг байх нь шүү дээ. За тэгээд хэрвээ энэ тэгвэл үйл явдал болохгүй цэвэрлэгдэхгүй бид нар одоо унтахгүй сэрүүн байгаад хамаад энэ шингэн маань ялгарахгүй тархины маань бохирлууд одоо цэвэрлэгдэхгүй гэсэн үг. Тэгэхээр хэрвээ бид нар унтахгүй урт хугацаанд явах юм бол хүн одоо нөгөө нэг тархинд үүссэн бохирдол нь буцааж одоо имиж үсгээд хий юм харж эхэлдэг. Одоо нөгөө ингэдэг шүү дээ унтаа сэрүүний аль нь байгаа мэддэхгүй ч юм уу эсвэл хүмүүс нойргүй олон хоног явахаар одоо ингээд нөгөө юу мартаж санах ёстойгооч бараг тархи маань ялгах чадваргүй болж эхэлдэг. Тэр маань тархинд маань маш их хэмжээний бохирдол үүсээд одоо энэ тархины нусны шингэн маань ялгах чадахгүй одоо бид нар гүн нойронд орохгүй байгаатай холбоотойгоор тийм асуудал үүсдэг байх нэ. Ер нь ингээд нойргүй одоо явсан хүн бүр амтшгүй байдаг л да. Шууд нүднээр мэдрэгддэг. Яагаад гэхээр нүд гэдэг эрхтэн маань бидний энэ тархины ерөөс гадагшаа гарч байгаа ганцхан судал байгаа. Тэгэхээр энэ буцаагаад нүдэндээ нүд анивчдаг ч юм уу тийм мэдрэлийн ядаргаанд орно гэж хэлээд байгаа маань ерөөсөө энэ шингэн ялгарахгүй байгаатай холбоотой бидний одоо тархинд үүсэж байгаа нэг одоо гач үзэгдэл гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө бид нэр тархиа сэргийг байлгахын тулд ерөөсөө ингээд залуугаараа байхын тулд шинэ юм байнга сурахын тулд бид нэр заавал бүтэн цагийн одоо чанартай нойр авч явах хэрэгтэй гэсэн. За одоо энэ зурган дээр одоо харуулах юм бол тий нөгөө CSF шингэн чинь ингэж ялгараад тархины бүхий л хэсгийг ерөөсөө ингээд савндаж угааж байгаа юм шиг тэг сайн цэвэрлж өгч байдаг. За энэ дээр бас ингэ те энэ юуных нь суцсных нь гадуур яваад ингэж цэвэрлдэг байх нэ. Хэрвээ бид нэр ингэж өөрийнхөө биеийн онцлог биедмэн дотор унтчих ч юм уу идчих ч юм уу те юу болоод байгааг ойлгоод тагцсан бидний бие бүр үнэхээр гайхамшигтай бүр төгс зохион байгуулалттай гэдгийг олон ойлгох болно. За тэгээд энэ удаагийн хичээлдээ ингэж өндөрлөе. За та нарын маань өнөөдөр өгөх даалгавар болохоор за 10 цагт унтаарай гэсэн тийм ээ. Та нар маань бас хөвшүүлж байгаа гэж найдаж байна. Орой 10 цагт унтна. За гэхдээ яг авах ёстой хамгийн чухал нойр нь 10-аас 3 цагийн хооронд яаж иж байгаа заавал унтах ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ цагийн нойроо заавал аваарай гэж та нартай зөвлөе. За тэгээ маргааш та нартай нойрны 5 уншаад ер нь бид нарыг унтж явах үед нойрон дотор юу болдог тухай илүү дэлгэрэнгүй үзье. Түр баяртай.